Зэвцэн тэр өмнө гарч байсан Бэгинийг авдартай зурлыг мангэрэлэн дээр үргэлжлүүлэхээр болсон гэж хэлж байна та. Тиймээс та хэдэ зөрүүл засаж өмнө гарсан бүхэл бардыг сээсний хэмээн бүтнээр нь оруулж байгаа шүү. Шинээр орж ирж би үзэгч нартай хэлэхэд энийг орхоос өмнө хэдийдэн парт манасаа бүгдээр байгаа учраас үзчихэд ороод ирээрэй. Харин үзсэн хэдэн маань энэ хүч хөдөлмөрийг минь үнэлээд лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Тэгээд энэ 50 уур амьсгалыг харсан нөгөөд болохоор энэ чинь амар яг ихтэн манаа хүн ахалж явж байгаа учраас амарч болохгүй. Хэдүүлээ сонор шимжтэй байх хэвээр. Нилээ сэжигтэй байна. Гэт дөрвөлөө явж байтал Жасмины өмнө гинтэл нэг зүйл харагдана. Тэгсэн Жасмины царайнаас нэг л эвгүй болж байгаа нь харагддаг. Тэгээд цаашаага үргэлжлүүлж явж байхад нөгөө танк гэд байсан залуу нь болохоор Клара. Энэ үнэхээр чи гэж юу? Тэгээд эргэн төрөнд нөөсөн хүмүүс нь болохоор гайхаад байгаа байхгүй энэ болоо хөр чинь хаашаага зугтаач ваа гэсэн чинь нөгөө залуу нь болохоор Клара гэд тэр чигт яваад өгнө. Артур энийг нь харангуйтаа ардаас нь явах гээхтэн Жасмин хажуудлаас нь энэ ман хий юм харуулад байна. Энийг сонсон Артур энэс болгоомжлох ёстой байна гэж Самантагаар гадна талдаа бүрхүүл үүсгэхтэн өнөөх Лукас чинь та нар одоо туршлагатай юм уу туршлахгүй юм уу яагаад бүх зүйл төлөвлөрийн дагуу биш юм байгаа юм бэ гэд гомдоод хэлнэ. Тэгээд Жасминээс та яг юу харсан юм бэ гэж хэлэхтэн Жасмин өөрийнхөө гэр бүлийг харсан гэж хэлдэг. Өнөө Кларагийн гүйдэг танкны чинь ихнэр нь ууг нь үхсэн юм байна лээ штэ. Тэгснэ Кларагээд яваад байна гэхээр энэ зайлшгүй нэг хий юм болоод нэг өрхрөө дагуулж яваад байгаа юм байна гэдгийг манайхан ойлгодог. Нэг амартаач өнөөх мананг нь алга болгоё гэд манай Жасмин шидээрээ манангийн зайлуулахад нь дотор нь битүү оронгол гэдэг үл нэрийг сайн мэдгүй байгаа ч гэсэн тим урамлууд битүү байдаг. Энийг нь харсан Артур Лукас тандаад одоо л өөрийгөө харуулах цаг чинь боллоо гэж Лукас дайрлаг болгож өнөөх дайралт нь юу ч болохгүй. Тэгээ энийг нь манайд ойлгонгуудаа энэ урамлыг замаасаа зайлуулахгүй бол биднэрт ямар ч гарах зам байхгүй. Тиймээс хамтаа хичээсэй гээд өнөөх ургамалтай тулд гарвал. Дэмэртэж бүгд энэ урамлыг тасцаар урагшаасаар байх бөгөөд манай Артур нэг зүйлийг ойлгодог нь энэ урамлууд нь дотроо шингэнтэй учраас чадахгүй байсан юм байна лээ л дээ. Тиймээс хатаах шид ажиглан өнөөх урамлуудыг амархан завшиж болсон гэдгийг нь анзаарсан AA төвшний өмнө ахалж байсан залуудаа хатаах шид ажиглаад үзээ гэд харсан чинь өнөөх нь бүр улаарцсан өнөөх урамлууд руугаа айхтар хүчтэйгээр дайраад байдаг. Зэн бата өрчөө өөрөө өөртөө асуудлуудаа даа гэд манай хүн яг гарч байхад нь өнөөх урамлуудаа ороогдоод яг хөөхнэ. Артур ямартаач түүнийг авраад чи хамгийн сүүлийн гяндан гэж хэлээгүй лөө. Төвлж явах ухаантай байл та. Бид нар чиний тусламж хэрэгтэй байна. Харин Лукас чи нэг шингэн ууснаа маш хүчтэй галын шидээр өнөөх урамлууд руу чин дайрнаа. Тэгээ яг саяны дайралтай давхцаад өнөө нүдний шил чин газрын төвшинг дооршлуулахын тулд доошогоо нүх ухаад тэгэхээр ургамлуудын цэргэх хугацааг нь багасгаж өгдөг. Харин нөгөө Саманта чи мэдээж усны шидтэй уучраас ургамлын дотор байсан усыг нь өөртөө сорж авснаар дуулдахад илүү амархан болно. Ихтэй саяны дайралтаас болоод Саманта маш их сүлднаа. Тэгээ заа нэг одоо сайхан болох нүдэ гэтэл саяны хийсэн болгон ямар ч үр дүнгүй мэд эргээ цэрэгчдэг. За тэгээд Артур нэг зүйлийг ойлгох нь болохоор бидний ашиглаад байгаа шиднээс энэ хүүрч нь манагийн сорж аваад улам бэрчээд байгаа юм байна гэдгийг ойлгоод нөгөөдөл рүү харахад бүгд сонир зарилцсан байдаг. Тэгээ яг юу болоод байгааг нь мэдэхгүй эргээд харахад нь айхтар том мангас тэдэн рүү дайрахад бэлэн болцсон байдаг. Саманта шууд сөхөр суснаа. Юу вэ? Энэ боломжгүй шүү дээ. Би түүнийг зөвхөн номон дээр л харж байсан. Борхот бид нарыг үнэхээр өхүүлэх хүсэж байгаа л та. Хараал ит. Тэр солиорч гэж. Надаар тоглож байгаа л үгүй. Эс төвчний маананы мангас. Энд яг юу хийж байгаа юм? Гэрэл. Ингэсэн өнөөх танк нь өнөөх мангасан дунд амьд мэлд хөвтөж байна. Битгий яваачтай Клара. Тэгээ саяны танкийн найз нь бололтой өнөөх сахалтаа ирчин харангуйтаа маш ихээр уурлаж эргэн төрөндөө хүчтэй маананы тесрэлт үүсгэснээр өнөөхт нь Артур өртөө дамжина. Удалгүй өнөөхөө хамгаалж гэдсэн нөхөр нь бид өдрөө дайрах бөгөөд ямартайч нүдний шишэлд өнөөхөөс нь хамгаалж чадна. Тэгээ саяны цохилт нь итгэмээргүй хүчтэй байсан учраас байдал яг л энэ үед хяналтаас гарч байгаа байхгүй юу? Жасмин мэдээж байдал муугар иргэснээс болоод Артур тандаад би танаа гэр бүл тамалсан. Тиймээс хоёулаа зүгөөрлөв. Би чамайг 9 минут заавал авчрах ёстой гихтэн. Би явна. Гэхдээ одоо биш. Гэт өнөөдүүлтэйгээ нөгөө авраг мангастай тулд гаруулдаг.
Өнөөс халдаа залуучин өөрийгөө чулуугаар бүрхээ давхар дайрдаг бөгөөд дайралт нь хэдий хүчтэй байсан ч гэсэн эргэнт нөхөж төлжөөд байдаг нь байдлыг нэлээн хүндрүүлнэ. Харин манай Артур юу гэдэг вэ гэхээр өнөөдөлгээ гарах хаалга руу чиглүүлээд нүдний шилт тандангуудаа арыг нь чи харчээ бид нар гарах хаалга руу явнаа гэд араа харуулаад Лукаст хандаад яг юм хэлхийн завдалгүй өнөөх Лукас ч манай Артур руу дайрдаг. Дайрдаг. За энэ хулгайч бол угаасаа сэтгцэнтэй юмтаа гэдэг нь угаас харагдж байгаа ч тийм. Үнэн мэдрэл хармаггүй л юм да. Тэгээд нэг бүкс рүүгээ алгадуулаад нөгөө үржин газарт ундгийг ямар тач. Тэгээ яг нэг тохиолдлоор нэг гайтай юм шиг хаалганы урдаа ирчихсэн байдаг бөгөөд нөгөө дүүл рүүгээ эргэж харснаа. Би бол багархалт Викис гэр бүлийн хүн. Элеондрын эсрэг дайнд Испани яг яалахад гол үүрэг гүйцэтгсэн гэр бүлүүдийн нэг. Амьд үлдээч. Үр утамаа үлдээх нь миний үүрэг. Гиснэ авчир манай Артур руу дайрсан юм байлээ шүү дээ. Дээрэн төрнөөсөн хүмүүс болохоор бүгд Артур санаа зовоод яг явах гэхтэн нөгөөдөл чинь битгий ойртоод бай гиснэ. Бүгдэн рүү дайраад байдаг. Тэгээ нүдэн шилтэн болохоор байдлыг ойлгоочгүй амтан амхандаа л ар талаа хамгаалаад байж байсан чинь Лукас түнд рүү оногдмооргүй байвал хэрэггүй юм битгий хийгээрэй. Гэртээ бүр сөрдүүлж мөрдүүлсэн. Йоо. Ингийн ардаа зовхтогт нь туслахын тулд намайг амиа эрсдүүлнэ гэж удаа юу. Харин ч өөртөө бахарах. Намайг зүхтэй хооронд мангасын эсрэг цаг койдсон. Эрэлхийг баатраад гэж түүхэнд бичигдэх болно. Би бүх хүмүүс та нарын эр зоригт явдлын талаар ярих болно. Ингэж ярихтан зэрэгцээд нөгөө нүдний шилд чинь төн рүү дайрахыг оролдол ардаа нь байсан ой мангас юу гэж төнөг зүгээр явуулах уу? Нүдний шилд рүү дайрчихдаг. За тэгээд хөөрхийн амтан яг нэг ухаан алдахын наагур за тэгээд нэг биеэш даахгүй амтан хувь тавилантайгаа эвлэрээд байж байхад нь ээе төвчний тохируулагч гээд байсан залууч нь манай хүнийг аварнаа. Бааралт. Нөгөө нэг чинь өнөө ой магсандаа хандаад. Чи хөөхтүүдийг дээрлэхэд байгаа юм. Тулалтмаар байвал надтай тулалт гиснэ. Нилээн хүчрэг дайралтаар төвлүүд дайрч голоор нь хуваасан ч гэсэн нөхөн төлжиг чадвараараа эргээд амилчихгүй яах вэ? Тэгээд уг нь сүүлийнхээ найдвар буюу нилээн хүчрэг дайралтаар хүртэл дайраад байхад нь ерөөсөө шаргацсан чинь байхгүй ингээд ирэхээр өнөөх чинь бас сүнсэн зайлшиж байгаа. Яг үнтэн зэрэгтэй манай Артур цаанаас сэрж байдаг бөгөөд. Надад өвөрсөн болт байхгүй бол та. Энийг ашнасаа дараа би ямад гарч чадах юм болоо та. Лууны сэргэлтийн 2 дугаар шат. Элеонорт бэлтгэлийн үеэр би төвшин их болгонд Берия хөгшнийг сандрахдаг байсан. Эхний төвшин ахилт 1-р шат эзэмших байсан. Чулуунгийн чадварыг ашиглан би эсэг хугацаанд өөрийгөө цаг хугацаа болон орон зайнаас тусгаарладаг байв. Энэ шат нь миний маананы төв болон биеийг минь ядраадаг байсан болохоор олон янзаар хязгаарлагддаг байсан. 2 дугаар төвшин ахилт миний санаанд орморгүй зүйл байсан. Бүхэл бүтэмгээрээ хэдэн 100 жил оролдож байж болсон юмыг би 2 жил хагасын дотор болгосон. Нэгдэх шат. Гэснээр Артур өөрөөсөө нэлээд өчрөг аавра ялгаруулад байдаг бөгөөд энийг нь чулуунаа мэдэнгүүтээ төөн рүү ниснэ. Тэгтэн Артур зүгээрээ чулуунаа. Одоохондоо ирээд хэрэггүй. Ямар нэг юм болвол миний өмнөөс Хелстинг рүү очоор. За тэгээд учир бүтүүлэг маш хүчтэй аавар ялгаруулсаар өнөختөр ч очингуудаа тоглолцгоё. Ингээд тултахар болно. За тэгээд энэ дараалтыг нь тайлбарлах юм бол одоо чулуунагийн тэр айхтар хүчийг манай Артур өөрийнхөө биен дээрээ авангуудаа тулж ийна л гэсэн үг байхгүй юу? Тэгээд мэдээж асар их хүч хоригдлогдсон учраас манай хүнд төдий чинийгээрээ хор хөнөлтэй. Тиймээс Артур зүгээр нэгэн дарилтаарч болтгоо энэ бүхнийг дуусгая гэд өнөөх рүү чин дайр дөглөж тийм ч амархан өгөхгүй нөгөөд. Нэмэдэж өөрийнхөө тэр байгалийн дөрвөн хүчийг өмнөхөөсөө илүү хүчтэйгээр ашиглаж чадах учраас манай хүн тас хөлдөөснийхэн дараа хар аянгаар нэргээд түүнийг цааш нь харуулж чаддаг. Игтэй мэдээж энэ их хүчний улмаас Артур ухаан алдаад өгнө. Үзэгдэл түүний гэр бүл рүү шилжинэ. Тэнцэн нь аав ээж хоёр нь хүүхдээ унтуулаад байж байхад нь ээжийнх нь нөгөө бэлгэнд авсан
Хэрвээ Артур аюулд орох юм бол энэ бөгж гэрэлтэн гиснийхэн дагуу гэрэл асаахт нь аав ичрэн сая байдал нилээн эвгүй болсныг нь анзаарч байгаа байхгүй юу? Өдөлгүй зураглан солиулахад манай Артур нүдэн нэдэг бөгөөд нүдэн нэгтэн хажуудан Жасмин болон нүүдийн шилт байдаг. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та маань дараагийн партиг илүү хурдан авч үзье хүсвэл лайк болон сабскрайб дарахыг хийж битэл мартаарай. Тэгээ болж бол дөрөв шигээрэй гэдэг штэ. Тэгээ яг энэ хүртэл нүдсэн ихэнх өөрсдийнхөө сувгийн үзэгч болон уншигч нартаа нэг зүйлийг хэлэхэд манга цэг гэмийн зурагт ном цэг.com зурагт ном цэг сайт гэсэн эдгээр доминуудаар сайт руу орон өөрийн хүссэн мангагаа унших боломжтой шүү. Дайлангаар нь ч орсон болно. Тэгээд энэ хүртэл үзсэн дэр үнэхээр баярлалаа. Дараагийн партаар уулзлаа. Тэр баяртай.